За үргэлжлээд бидний хичээлийн зорилт 5 руу орж байна тийм ээ. Хичээлийн зорилт 5 руу орж байна. Тайлангийн толилуулга ба шинжилгээ. Тэгэхээр энэ хичээлийн зорилт 5 бол бидний лекц 3 4-ийг хамарсан нийтэд нь хэлж байгаа зүйл гэж ойлгоно. Өөрөөр хэлэх юм бол лекц 3 4 ч өөрөө авлагын бүртгэл явж байгаа учраас авлагыг санхүүгийн байдлын тайланд, орлогын тайланд хэрхэн толилуулах талаар бол мэдээлэл явж байна. За тэгэхээр энэ санхүүгийн байдлын тайланд санхүүгийн авлагын төрлийг тодорхойлдог. За дээр нь богино хугацаанд авлагыг эргэлтийн хөрөнгөөр тайлгандаг. Жилээс дотогш хугацааны авлага тийм ээ. За тэгээ авлагын нийт дүн ба найдваргүй авлагын нөөцийг бол тайлгандаг. Гэхдээ авлагыг бол дансны авлага, авлагын бичиг хоёрыг бол цэвэр боломж дүн цэнээр тайлгандаг. Өөрөөр хэлэх юм бол найдваргүй авлагын нөөцийг асан нөгөө тайлгандаг тийм ээ. Санхүүгийн байдлын тайлан дээр. За харин орлогын тайлан дээр нөгөө найдваргүй авлагын зардал, үйлчлэгээний шимтгэлийн зардлыг бол борлуулалтын зардлаар бол ингэ тайлгнаж харуулдаг. Энэ нь өөрөө авлага үүснэ гэдэг чинь авлагч өөрөө борлуулалттай холбоотой учраас борлуулалт маркетингийн зардал гэсэн ангилал бол харуулж явдаг гэсэн үг. За тэгээ авлагын бичгтэй холбоотой хүүгийн орлого үүссэн бол тэр тухайн хүүгийн орлогыг бусад орлого зардлаар бас тайлгнаж харуулдаг юм аа гэдгийг бол харуулж байна. За энэ бол тайлангийн толилуулга бол явж байна. За үргэлжлээ шинжилгээ. Тэгэхээр за нэг жишээ явж байна те. За энэ группийн тайламжлалын цэвэр борлуулалт нь 29131. Дансны авлагын ихний үлдэгдэл 3821, дансны авлагын эцсийн үлдэгдэл 3177 байсан бол за энэ компани бүх борлуулалт зээлэр хийгдэ гэж байна. Тэгэхээр авлагын бүртгэл дээр шинжилгээний нэг хоёр томьёог ашигладаг. Дансны авлагын эргэц. За одоо энэ дөр бол яг хуу дансны авлагын талаар бол харуулж байна те. Дансны авлагын эргэц удаагаар тооцоолж байгаа томьёог энд харуулж байна. Өөрөөр хэлэх юм бол цэвэр зээлийн борлуулалтыг дундаж дансны авлагын цэвэр дүнд харьцуулж байгаа. Дундаж дансны авлагын цэвэр дүнг хэрхэн олж ийн гэхээр авлагын ихний үлдэгдэл дээр эцсийн үлдэгдлээ нэмээд хоёр арифметик дунджийг олж байгаа гэсэн. За ингээд тооцоолоход дансны авлагын эргэц удаагаараа 8.3 удаа гэж. Авлага тухайн жилд ойролцоогоор 8 удаа цуглуулдаг гэсэн үг байхгүй юу? Дунджаар 8 удаа цуглуулдаг. Дунджаар. За үргэлжлээд. За дансны авлагын эргэц удаагаар тооцсон бол одоо дансны авлагын эргэцийг өдрөөр тооцно. Өдрөөр тооцно. За жилийн оног бол 365 хоног байдаг. Тухайн 365 өдрийг дансны авлагын эргэц удаатай харьцуулж байгаа. Тэгэхээр 44.1 өдөр гэж. Авлагыг цуглуулж байгаа дундаж хугацаа гэсэн үг байхгүй юу? Авлагыг цуглуулж байгаа дундаж хугацаа. Тэгэхээр энэ компани мэдээлэлээс юу гэж харж болж байна гэхээр тухайн жилд энэ компани дунджаар 8 удаа авлага авсан юм байна. Дунджаар 8 удаа авахдаа 1 удаа авахд 44 хонжиж ойролцоогоор 44 хонжиж 1 удаа авлага авсан. Сараас илүү хугацаа биш те. Бараг 1.5 сар болчиж нэг авлага авдаг. Тэгэхээр энэ үзүүлэлт маш муу байна гэж бас хэлэх боломжтой. Тэгээ сарын дараа мөнгө авна гэдэг чинь тухайн сарын нөгөө зардлуудаа хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал үүснэ тийм үү. Тэгэхээр авлагын менежмент хийж байгаа хүмүүс, санхүүгийн менежер энэ авлагын хэрэгцээг сайжруулах талаар бол бодиттой алхмууд бол хийх ёстой. Нөгөө авлагын хөнгөлөлт худалдаа авагчтай хөнгөлөлт сайн санал болгох ёстой. Авлага хурдан цуглуулахын тулд тоо хэмжээний болоод мөнгө хөнгөлтүүдийг бол сайн санал болгож явах ёстой. Тэгэхээр энэ удаа нь олон байх ёстой. Хоног нь цөөхөн байвал илүү сайн гэж үздэг. За ингээд бидний лекц номер 4 дууслаа. Анхаарал хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тухайн лекцтэй холбоотой нэмэлт унших материалыг дэлгэрүүлж сайн уншаарай. Амжилт хүсье.